Өнөөдрийн бичлэг дээр New York Times-ийн бестселлер номын зохиолч болох Колин Хөврийн бичсэн Ясан зүрх романыг гол санаагийн товчлон ярих болно. За Ясан зүрх роман дээр болохоор хүүхэд наснаасаа маш их сэтгэл зүйн шарх авснаасаа болоод ясан зүрхтэй болчихсон Бэй гэдэг эмэгтэйн талаар гарч байгаа. За ясан зүрхтэй болчихсон гэдгээр юу илэрхийлж байна вэ гэхээр одоо хүүхэд насндаа маш их сэтгэл зүйн шарх аваад нөгөө дотоод хүүхэд нь гэмтсэн гэж ярьдаг тий. Хүүхэд насндаа маш их сэтгэл зүйн шарх авсан ч гэсэн тэрийгэ эдгэж эмчлэж чадалгүйгээр том болчихсон хүмүүсийг ясан зүрхтэй хүмүүс гэж илэрхийлж байгаа. За өөрөөр хэлбэл хүүхэд байхдаа бид нар бүгдээрээ л махан зүрхтэйсэн байгаа шүү дээ тий. Бусд хүмүүст итгэдэг, бусд хүмүүсийг хайрладаг, бусд хүмүүсийг өөрийнхөө амьдралд оруулж ирэхээсээ айдаггүй тийм нээлттэй зүрх сэтгэлтэй байсан. Тэгтэл тийм нээлттэй зүрх сэтгэлтэй байхад нь амьдралд нь орж ирсэн хүмүүс зүрх сэтгэлийг шархлуулаад авах юм бол гэхдээ зүрх сэтгэлийг шархлуулсан гэсэн нөгөө хүн нь өөрөө тэр шархаа эдгэж чадалгүйгээр том болчих юм бол том болсныхоо дараа бусд хүмүүст итгэхээ болоод зүрх сэтгэлээ хаачдаг. Ясан зүрх гэдэг нь зүрхээ ясан юм хуйг бий болгочихж байна гэсэн. Өөрийгөө хамгаалаад тэгээд хүмүүсийг амьдралдаа оруулж ирэхээ болчдөг. Яагад бол орж ирсэн хүний дахиад өөрийг нь шархлуулчих магадгүй учраас зүрхээ хаачж байгаа. Тийм дотооддоо хүүхэд насны тийм гэмтэлтэй хэрнээ том болчихсон хүмүүсийг ясан зүрхтэй хүмүүс гэж илэрхийлж байгаа. Тэгээ номон дээр гарч байгаа Бэй гэдэг эмэгтэй бол яг ийм хүмүүсийн төлөөлөл байгаа. Хүүхэд наснда маш их сэтгэл зүйн шарх авсан ч гэсэн тэрийг эдгэж чадалгүйгээр том болчихсон, том болсныхоо дараа хүмүүстэй олигтой харьцааг үүсгэж чаддаггүй, хүмүүсийг үзэн яддаг, хүмүүст итгэдэггүй, хүмүүсийг амьдралдаа оруулж ирэхээс айдаг тийм эмэгтэй байгаа. За гэхдээ номон дээр бол Бэй маань өөрийг нь болцолгүйгээр хайрлах тийм хүмүүстэй уулзаад тэр хүмүүстэй зоригтойгоор өөрийнхөө зүрх сэтгэлийг баг багаар нээдэг, баг багаар зүрх сэтгэлээ нээх явцдаа эдгэрээд өөрийгөө хүлээн зөвшөөрөөд би чи хайрлах эрэгтэй хүү юм байна. За бас энэ хороодлын бүх хүмүүс чинь тийм муу хүмүүс биш юм байна гэдгийг ойлгоод ингээд дотоод хүүхдэн том болоод эдгэрж байгаа үйл явцыг харуулдаг роман байгаа. Гэхдээ зохиолдлын хэлж байгаа гол санаа нь болохоор энэ ясан зүрх магадгүй таныг дахиад шархалхаас чинь хамгаалж магадгүй. Гэхдээ эдгэрхийн тулд бид нэр зүрх сэтгэлээ нээхээс өөр аргагүй. Мэдээж хичнээн их шархалсан байна. Тэрнийхээ хэмжээгээр зүрх сэтгэлээ нээхээс айх нь ойлгомжтой. Гэхдээ зүрх сэтгэлээ нээхгүйгээр эдгэх боломжгүй. Ясан зүрх таныг хамгаалж магадгүй ч гэсэн энэ ясан зүрх чинь өөрөө эдгэрэхэд саад болж идэв шүү. Эдгэрхийг хүсч ивэл зүрх сэтгэлээ бид нэр бусдад нээх хэрэгтэй гэдгийг харуулдаг байгаа. Тэгээд номын зохиол дээр ч гэсэн Бэй гэдэг эмэгтэй маань эхлээд бол уулзсан хүмүүстэйгээ одоо зүхтдаг, тэднэртэй харилцаа үүсгэхээс айдаг ч гэсэн тэднэртэй баг багаар зүрх сэтгэлээ нээснээрээ эдгэрдэг. Тийм учраас магадгүй таач гэсэн хэрвээ ясан зүрхтэй болчихсон бусдад одоо итгэхээ болчихсон бол эдгэрхийн тулд бид нэр зоригтойгоор бусдад зүрх сэтгэлээ нээхээс өөр аргагүй. Тэгээд нээснээрээ бид нэр бас муу хүнтэй уулзаж магадгүй ч гэсэн үнэхээр биднийг болцолгүйгээр хайрлаж, болцолгүйгээр хүлээн зөвшөөрч таны өмнөх шархуудыг ч гэсэн эдгэж өгөх хүмүүстэй ч гэсэн уулзах боломжтой шүү гэдгийг харуулдаг. За ингээд үндсэн агуулгагаар энэ номын гол дүрийн эмэгтэй болох Бэй маань ямар амьдрал, ямар замналыг туулсан болоод тэр ясан зүрхтэй болчихв. За ясан зүрхнээсээ бас адилхан ямар амьдрал, ямар замналыг туулсан учраас буцаад махан зүрхтэй болж эдгэрч чадсан бэ? Талаар дэлгэрэнгүй ярилцъя. За номын гол дүрийн эмэгтэй болох Бэй бол одоо 19 настай төгсөх ангийн сурагч байгаа. За түүний амьдрал бол одоо маш ядуу, тарчиг, гэмт хэрэгт холбогддог, харт амхинд ер нь янз бүрийн юмд донтчихсон хүмүүсийн амьдардаг тийм хэцүү, аюултай дүүрэгт төрж өссөн. За тэнд бол одоо богоончгийн дотор ээжтэйгээ хойлохны амьдардаг ийм охин байгаа. За гэхдээ түүний ээж нь бол түүнийг хайрлаж, халамжилж, ээжийнхаа үүргийг гүйцэтгэж чаддаггүй. Өөрөө харт амхинд донтчихсон бүр Бэйг жоохон бахасан 4 настайгаас нь лахуулаад харт амхинд донтчихсон ийм эмэгтэй байгаа. За тэр ээжийнхаа үүргийг гүйцэтгэх нь байтхаа гэр чиргүүлэн дотор хойлохны охинтойгоо амьдардаг юм байж өдөр бараг л өдөр болгон шахав өөр залуучуудыг гэртээ авчирч хондог. Тэр залуучууд нь Бэйд хаяа гар хүрдэг, Бэйээс хаяа илүү зүйл шаарддаг гэх мэтчлэнгээр Бэй маань бол ийм хэцүү амьдралыг туулсан байгаа. За түүний аав гих залуу бол одоо ээжтэй нь анх удаа уулзаад анхныхаа уулзалтаараа ээжийг нь жирэмсэн болгочихсон. Ээж нь жирэмсэн болсныхоо дараа аав нь хүүхдийн тэтгэмж хүсэх шүүхийн бичиг явуулснаар аав нь анх удаага хүүхдтэй болсноо мэддэг. Тэгээ аав нь хүүхдээ гэдгийг мэдснээсээ хойш түүнлөө сар болгон хүүхдийн тэтгэмж явуулдаг ч гэсэн жилд нэг 2-7 хоног уулзаж хамт байдаг. Тэгэхээр жилд 2-7 хоног аавтайгаа хамт байдаг гэдэг чинь Бэй бас тэр хүүхэд насандаа эцгийн хайр халамж анхаарлыг бас хүртэж үзээгүй гэсэн үгэ. За ингээд Бэй бол иймэрхүү маш хэцүү амьдралтай байдаг. Тэгээ номын эхэнд бол 19 настай түүний амьдрал 19 настаас нь эхэлдэг. 19 настай Бэй сурагч төгсөх ангийн сурагч ч гэсэн давхар ажил хийдэг. Тэгээд ажилдаа яваад ирсэн чинь ээж нь яг хөвцсөн орон дээр яг тэр жигтэй хөвтсөн байдаг. Нас орсон гэсэн үг тий. Ээж нь гэртээ нас орсон. Тэгээ нас орохт нь энэ одоо гарынхан дотор талд нь бол нөгөө тариурн байсан, нөгөө донтцсон харт амхаа өглөөгөө тарьж агаад нас орсон байдалтай байсан. Гэхдээ маш сонирхолтой нь Бэй маань ээжийнхээ нас орсон байхыг хараад нэг тусал нэг нас гаргадаггүй.
Яагаад тэгэхээр зүрх нь бүр ингээ ясан болцсон. Хичнээн хээж нь өөрийг нь гомдоод шаналгасан болоод мөр тусал нөлмөс гарахгүй байх вэ тий. Тэгэхээр ингээд одоо өөрийгөө ээжтэй хайргүй гэхээсээ гадна ээжтэй маш их гомдчихсон. За дээрэс нь өөрөө сэтгэл хөдлөлөө нуудаг болчихсон. За мөн дээрэс нь одоо ээж нь асуурсан гэдэг чинь одоо би яах вэ гэдэг нөхцөл байдалтай бас тулгарч байгаа учраас тусал нөлмөс ч гардаггүй. За тэгээд ингээд бэй маань ээж нь асуураад ээжийг нь цагдаа нар ирээд аваа явдаг. Гэхдээ цагдаа нар ирээд авах явахад ямар нэгэн тийм одоо мэдүүлэг өгөх шаардлагагүй юм байна. Яагаад гэхээр тэр дүүргийнх нь хүмүүс тэр дүүрэгт хин нэг нь асуурахад 50 наснаас хэрвээ доош хүн асуурах юм бол тэр хүмүүсийг асуурж байгаа шалтгаан нь ойлгомжтой юм. Ямар нэгэн зүйлийг дандаа донтогчд учраас хэтрүүлэн хэрэгэлсэн хар тамхи хэтрүүлэн хэрэглээд асуурсан хүмүүс байдаг учраас мэдүүлэгч авдаг юм. Тэгээд ээжийг нь аваад явчихдаг. Тэгээ аваа явсан чинь нөгөө нэг түрээслэл гэрч хэрэгвэл вагончон дотор амьдэрдэг шүү дээ. Тэгтээ тэрийгээ ч гэсэн түрээсэлдэг. Тэгээд байрныхаа эзэн ирээд хаалга тогшоод танаас сүүлийн 3 сар түрээсээ төлөөгүй. Түрээсээ төлөөгүй учраас одоо гарах ёстой гэд явах газаргүй болдог. Тэгээд ганц холбоо байх боломжтой хүн өөрийнх нь аав нь байдаг. Аавтайгаа сүүлийн 2 жил уулзаагүй ч гэсэн аргагүй ихэнд аавлуугаа залгадаг. Тэгээд аавлуугаа залгаад ээж нь аав нь бол нөгөө нэг ээжтэй уулзахаа болчихсон. Нэг л удаа угаасаа уулзалж ирэмсэн болгочихсон учраас нөгөө бараг л танихгүй хүмүүс гэсэн учраас ээжтэй холбоо барьдаггүй. Тэгээд ээж нь бол ингээд одоо хар тамхинд донтсон мацтай мэдэхгүй учраас ээжийг нь хар тамхинд донтсон гэдгийг донтоод насурчлаа гэдгийг хэлэлгүйгээр охин маань би ингээд одоо удахгүй төгсөх ангийн сурагч 2 сарын дараа их сургуульд орно. Тэгээ 2 их сургуульд орохтлоо би тантай уулзаж тантай хамт баймаар байна гэж тэгдэг. Тэгсэн чинь ашгүй аав нь дайжгүй хүн байж таарад болон гинхүүдээ юу онгоцны тикет захиалж өгөөд тэгээд бэй маань маргааш өглөөнийхөө нислэгээр аав дээр очихоор болдог. За тэгээд аав дээр нь очихоор болохт нь болохоор өөрөө ингээд утас байхгүй гар утас байхгүй. Тэгээд нөгөө нэг байрыг түрээсэлдэг хүний уцаар яаж байгаа байхгүй. Тэгээд тэр дүүрийнх нь хүмүүс угаасаа л бүгдээрээ гар утасгүй ганц тэр айлбал утас байдаг. Тэрнийхээ утсыг хэрэгэлдэг. Гэхдээ энэ чинь баг дээр үеийн зохиол биш орчин үеийг харуулж байгаа зохиол шүү дээ тий. Тэгэхээр орчин үед гар утасгүй байна гэхээр чин тэр дүүргийн хүмүүс бүр үнэхээр ямар ядуу юм бэ гэдгийг бас харуулж байгаа. За тэгээд нөгөөхт чинь тэр байрныхаа эзнийхээ уцаар ярьчаад тэгээд онгоцныхаа буудлын руу явах гэсэн чинь бас машин байхгүй, такси барих мөнгө байхгүй. Тэгээд нэг залуу руу залгаад хүргээд үгээд гуугаад тэгээд тэр залуу нь хүргэж хүрэлдэг байхгүй. Гэсэн чинь тэр залууга гуйсан залуу нь ямар залуу вэ гэхээр 15 настай байхад нь одоо бэй 15 настай байхад тэр залуу нэг төгсөх ангийн нэг 17 8-тай залуу байсан юм шиг байна. Тэр залуу нь бэйг уулын тэр залуу нь ингээд сургуульд айгу од мод гой залуу юм шиг байна. Тэгээд тэр залууд бэйг гэрлүүн хүргэж өгдөг. Тэгээд хүргэж өгч явах явцтай болохоор хоорондоо ингээл гоё зөвөр өдөр тутмын хаймыг яриад хүргэж өгснийхаа дараа болохоор бэйд $20 өгөөд тэгээд өөртөө бэлгийн харилцаанд орохыг хүсдэг байгаа. Тэгээд бэй маань хөрхий эцэг нь ийм тусдаа байдаг. Ээж нь өөрийн тоодгүйгээс болоод 15 настайгаас ахуулаад ер нь бол ингээд бараг бие үнэлдэг гэж хэлж болохоор гэхдээ тэгэж бие үнэлж байгаа шалтгаан нь ерөөсөө хоолоо олж идэхийн тулд өдрийнхөө хоолыг олж идэхийн тулд тэгээд ингээд анхных нь хайр нь бараг тэр залуу. Тэгээд тэр залууга онгоцны бодол руу хүргэж өгөөч гэж гуйгаад тэгээд онгоцны бодол руу хүргүүлээд тэгээд очдөг байгаа. За тэгээд аав дээр очсны дараа болохоор түүний амьдрал ингээд өөрчлөгдөж эхэлдэг. За аав нь аавтайгаа уулзсныхаа дараа аав нь чи яагаад надтай ярьдгүй байсан бэ ингээд сүүлийн үед хоёлоо яриа болцсон штэ гэж тэгсэн чинь надад угаас гар утас байдгүй гэж тэгсэн чинь би ч хамлуу гар утас явуулсан штэ гэж тэгсэн чинь охин ингээд гайхал би ямар ч гар утасны талаар сонсоогүй. Гэтэ аавда тэгж хэлдэггүй. Тэгээд дотроо бодож жоод би ямар ч гар утас ингээд аваагүй. Тэгэхээр ээж аваад ер нь ингээд өөрийнхөө одоо хар тамхигийн лөө зарцуулсан бололтой гэж бодоол. Тэгэл аавтайгаа уулзсан чинь аав нь ингээд урдныхаа төрхөөсөө өөрөө сүүлийн 2 жил бол аавтайгаа уулзаагүй. Тэгсэн чинь аав нь ингээд арай өөр төрхтэй болцсон. Юу ч юм бэ гэмээр нэг юм өөрчлөгдсөн байдаг байхгүй. Тэгэл ямар тач манай аав хөшөрсөн болов ямар тач жоохон арай өөр болчихжээ гэж бодоол. Тэгээ машиндаа суугаад явдгийн. Гэтэ өөрх нь аав нь ч гэсэн одоо амьдралдаа нэг ингээл жилд 2-7 хоног хамт уулзаж хамт байдаг учраас ингээд хүндий 2 биеийн талаарыг бараг мэдэхгүй. Тэгээ 2-7 хоног уулзтаа ч гэсэн одоо бэй маань өөрхөн талаар ярьдаг учраас тэр хоёр бараг л танихгүй хүмүүс шиг болохоор бэй өөрөөс нь бити бараг л юм асуугаасаа гэж бодоод худлаа би ингээд ядраад байна унтмаар байна гэж хэлээд унтаад өгдөг байхгүй. Тэгээд унтсан чи гинт нэг чимээ гараад бэй сэрээ тарсан чинь далаа дээр явж идэг байхгүй. Тэгээд бид нэр хаашаа явж байгаа юм бэ гэлтсэн чи аав нь манайх нүүцэн би ингээд шинэ ихнэртэй болсон ихнэрийнхаа тийм одоо амралтын тийм байшинлуу туслагийн байшинлуунд явж байна. Тэр нь ингээд далаагийн цаана үдийн тэгээд далааг гаталдаг тэр одоо хурдны зам эвдэрчихсэн тэрийг засвар хийж байгаа учраас
ийм далайн татлагаар гарахаас өөр аргагүй гэдэг ийм хавтан дээр машинууд нь гараад тэрийг ингээд чирээд гардаг. Тийм хавтан дээр гарах тэр чимээнээр бие маань сэрчгдэг байгаа. Тэгээд гинт анзаардаг. Таны ингээд шинээр суусан эмэгтэй чинь гэтээ энийг мэдээж аавдаа хэлэхгүй дотроо бодож байгаа. Аав маань баян хүнтэй суучихсан юм байна. Тийм болохоор ингээд одоо үс зүсээ ингээд мэрэгчлийн өсчнэр засуулдаг болчихсон юм байна. Хувцас нь брендийг болчихсон юм байна. Тэгэл өөр харагдаад байгаа юм байна гэж боддог. Тэгэл ааваасаа та баян хүнтэй суудсан юм уу мууц юм уу гэл. Тэгэл нөгөө их чи явж байгаа байхгүй. Тэгээд явж байгаад бие маань нөгөө нэг автагаа ярмааргүй байсан учраас машинаас нь буудаг, далаа харахаар буудаг. Тэгээд далаа харсан чинь анх удаага би амьдралдаа далаа харж байгаа байхгүй. Тэгээд далаа бүр амар гоё харагдал. Гэтэ амар гоё харагдаж байгаа ч гэсэн өлсөөд идэг. Тэгээ хүмүүс нөгөө нэг өөрсдөө талах малах нөгөө нэг цахлаад хооллол байжсэн чинь гинт нэг хүн далаанхаа гараад ирлээ гэсэн чинь бүх хүмүүс тэр одоо усан татлах дээр байсан бүх хүмүүс тэр далаанхаа харах гад яваад өгдөг байхгүй. Тэгсэн чинь бэ ингээд арай ингээд жоохон хүмүүсээс зайдуу ганцаараа үлдсэн чинь нэг нүдэнд нь талах харагдтыг. Хүмүүсийн цахлаанд өгж жагаад тавьчихсан талахыг хараад бэ нөгөө өсөж өгч байгаа учраас очиод нэг зүсгэн талахыг нь авангуудаа үлдснийг буцаага тавиад нөгөө талхаа идээ зогсчихсэн чинь дээд давхраас нэг амар царайлаг залуу бэйийн зургийг авч идэв. Тэгээд бэй ичээд хүүе одоо миний энэ одоо нэг гэр оронгүй хүүхэд талх аваад идэж гинэ гэд миний зургийг ингээд олон нийтэд тавихуудаа гэл ингээд санаа зовоол ичээл тэгээд өөрөө ичиж байгаадаа бас уур хүрээд ичин гэдэг чинь тэр хүн өөрт нь нөлөөлөд нь гэсэн үг шүү дээ тий. Тэгтэл бэй маань нөгөө ясан зурхтай юм болохоор за энэ хүн өөрт нь ингээд бусдхан нөлөөлж байгаад уур нь хүрээд тэгээд 0 ордог. Тэгээд 0 ороод талхаач нөгөө идэлгүйгээр талын нийцсэн талыг нь 0-аас хаяад тэгээд нэг 0-тай жоохон удаан байж байгаад тайвшраад гардаг. Тэгээд гарсан чинь нөгөө залуу урд нь зогсож идэх байхгүй. Тэгээд нөгөө залуу нь тэгсэн чи яг өөр дээр нь очсноо $20 гарт нь хатгуултыг. Тэнгүүд нөгөө сэтгэл зүйн шарахтаа хүмүүс чи яг тэр өмнө нь ямар байдал дээр сэтгэл зүйн шарах авч ирсэн тэрнтэй адилхан нөхцөл байдал болох юм бол ингээд буцаад нөгөө одоо өвдөлт мөвдөлт нь мэдрэгдээд ундаг шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан нөгөө залуу нь урд нь зургийн зарж ирсэн залуу нь очиод өөрт нь $20 өгдөг байхгүй. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй чи амар уурлал бие маань мөнгийг нь базаал буцаал шиддэг байхгүй. Тэг буцаа шидэж байгаа шалтгаан нь тэр мөнгийг өгөнгүүт нөгөө урд нь одоо өөрийг нь машинаар хүргэж өгч ийсэн тэр нэг 2-3 насаар ах хүүхэд нь өөрт нь мөнгө өгөөд өөртөө ингээд бэлгээлцэн орсон шүү дээ тийм болохоор яг тэрнтэй адилхан зүйл болчих юм гэж бодоод уур нь хүрээд яагаад ингээд эрэгтэй хүмүүс дандаа намайг надад ингээд мөнгө өгөөд идэгин ягаад уулын ингээд өөр гоё эмэгтэй хэрвээ зүгээр өөр охин байсан бол тэд нэр зүгээр найрах гэж оролдох байтал ягаад надад болохоор ингээд мөнгө санал болгоод идэм бэ гэл амар уурладаг. Тэгсэн чинь нөгөө залуу нь хөөрхий зүгээр л тэрэнд ингээд өрөвцөндөө гэр оронгүй хүүхд юм байна гэж бодоод өрөвцөндөө мөнгө өгсөн байдیں۔ Тэгсэн чинь нөгөө хүүхд болохоор өөрхий шархан сэтрээд нөгөө мөнгийг нь шидчихсэн. Тэгснээ нөгөө мөнгийг шидсэн чинь нөгөө хүүхд чинь юугаа камера унгаачдаг байхгүй. Тэгээ камера унгаацсан чинь өөрөх нөө зургийг дарцсан болохоор уурлаад memory card-ыг нь авчдаг. Өөрхөн зургийг алдахгүй гэ. Тэгээ зураг аваад тэгээ цаашаага яваад өгтیں۔ Тэгээд нөгөө хүүхд чинь аавынхаа машинд суугаад тэгээд хөд удахгүй нөгөө газараа одоо хойд ээжийн гэрт нь очдог. Тэгсэн чинь хойд ээж нь бас охинтой байж таардаг байхгүй. Яг өөрөөс нь нэг ихч бэй маань болохоор 19 дөө тэр хойд ээжийнх нь охин нь болохоор 20 настай охин байдаг. Тэгээд нөгөө 20 настай охин чинь бэйг амар гоёор хүлээж аваад бэйтэй айгүй гоё харьцаал эхэлдэг байхгүй. Бэйд бүр очсон чинь хамгийн гоё харуулцтай далаа айгүй гоё харагддаг. Тийм өрөөндөө болон тэр хойд ээжийнх нь охин амьдардаг байсан юм л да. Тэгсэн чинь тэр хойд ээжийнх нь охин нь бүр тэр бэйд зориулаад айлын ганц охин тэгээд ямар ч тийм зовлон үзээгүй айгүй гоё гэгээлэг дүүтэй болох мөрөөддөг тийм айгүй гоё охин байгаа байхгүй. Тэгээд хамгийн гоё харагдцтай өөрийнхөө өрөөг бүр чөлөөлөөд өөрөө зочныхоо өрөөнд ороод тэр өрөөг бэйд бэлтцсэн. Тэгээд бэйг тэр өрөөлөөгөө оруулаад тэгэл бэйд бүр чи миний хувцснаас ингээд хувцас автлаа өмсөж болно энэ өрөөг ингээд чамд зориулж бэлтсэн гэл нөгөө бэйгтэй аюу гоё юм ярих гал байдаг. Тэгсэн чинь бэй болохоор нөгөөдхөөс жоохон бишүүрхэд идэг. Тэг бишүүрхэд байгаа шалтгаан нь дотроо болохоор энэ нөгөө хувцсны өрөөний охтууд юм биш үсттэй гэж бодоод тэг хувцсны өрөөний охин гэдэг нь болохоор ингээд сургууль дээр бэйгтэй аюу гоё харьцдаг хэрнээ хувцсны өрөөнд орохоор өөрийг нь дээрлэхдэг тий хүний хажууд аюу гоё харьцдаг. Тим төрлийн охин юм биш байгаа даа гэж бодоод нөгөө охиноосоо айгаад ингээд чирхэд идэг. Тэгтэл аз болоход тэр нөгөө охин нь бол өөрөө зовлон үзээгүй ямар нэгэн муу санаагүй зүгээр л бэйг чин сэтгэлээсээ хайрладаг жинхнээсээ л дүүртэй болохыг хүсдэг тийм охин байдаг. За түүний хойд ээж нь болсон эмэгтэй Алана гэж гоё эмэгтэй байгаа. Шүдний эмч мэрэгжилтэй, боломжийн цалинтай, нөхрөөсөө яг өөрийнхөө хуучин нөхрөөсөө салхтаа ч гэсэн нөхрөөсөө нийлээх хөрөнгө авчихсан, баян чинэлэг, үс хумсаа аюу гоё янзлчихсан. Тэгээд гэхдээ бас аюу гоё хайрладаг. Нөгөө зүгээр л бэйг яг өөрийн охин юм шиг хайрлаж чаддаг тийм гоё эмэгтэй байдаг. Гэхдээ бэй маань бол ингээд хүмүүс өөртөө ингээд сайн хандаад тахаар
Яагаад ингэж байгаа юм болоо нөгөө хуцсны өрөөний охтод шиг одоо надтай гоё харьцаж агаад ардуур надтай муухай харьцах болов гэх мэтлэн шижиглээд айгаад тэднэртэй үрсэн харьцаж чаддаг байхгүй. Тэнгүүд анх ирсэн өдрөөс ахуулаад бэй маань толгоо өвдөд ийнө гэд би өвдөд ийнө гэд 3 хоног гэрээсээ гардаггүй. За гэхдээ 3 хоногийн дотор гэрээсээ гараагүй ч гэсэн 4-р өдрөөс нь ахуулаад болохоор ангарахгүй болохгүй мэнэ гараад ядаж ажил хийж мөнгө цуглуулъя да гэдэг. Яагаад тэгэхээр бэй маань төгсөх ангийн оюутан тэгээ 2 сарын дараа их сургуульд орохоор байдаг хгүй. Гэтэ их сургуульд орохдоо би өөрөө 100% тэтгэлэг авсан байдیں۔ Волейбол тоглодог. Тэгээ волейбол маш сайн тоглодог учраас тамирчны тэтгэлэг хуулийн сургуульд бүр тэнцсэн тамирчны тэтгэлгээр. Гэтэ тэр хуулийн сургуульд ингээд 100% тэтгэлгээр тэнцсэн гэдгийг хүнд ч хэлдэггүй. Ээжтэй ч хэлээгүй, аавдаа ч хэлээгүй. Ягаад тэгэхээр ээж нь өөрийг нь огт хайрлаж хүмүүжүүлээгүй, өөрийг нь хамгаалаагүй юм бэжж охиныгоо 100%-аар их сургуулийн тэтгэлэг авсан гэдгийг сонсох юм бол ээж нь ийм гоё охинтойдоо бахархна штэ тий. Тэнгүүд бэй маань ээж хүний үүргийг гүйцэтгээгүй ээжж надаар бахархах эрх байхгүй. Түүнд бахархах тийм гоё сэтгэлийг өгөхийг хүсээгүй учраас ээжтэй хэлээгүй. Энэ бас л нэг бас сонирхолтой байгаад аавдаа ч гэсэн хэлдэггүй. Яагаад тэгэхээр аав нь өөрөө одоо ингээд бас аавын үүргийг гүйцэтгээгүй юм бэжж охинтой гэдгээрээ бахархах эрх түүнд байхгүй гэд түүнд баярлах боломжийг олгохгүй тулд юутай тэтгэлэг авсан гэдгийг хэлдэггүй. За тэгээд одоо 2 сарын дараа их сургуульд явна. Тэгээд тэнцээ очиод дотор байранд амьдрах учраас тэрнээс өмнө жоохон мөнгө олъё гэж бодоод одоо ажил хийхэр болдог. Тэгээ ажил хийхэд ажил хайх гэсэн чинь нөгөө нэг өөрийнх нь хойд игч нь байгаа шүү дээ. Хойд игч нь болохоор одоо угаасаа бид нэр 2 сарын дараа их сургуульд орно. Их сургуульд ороод их сургуулаа төгсөх юм бол угаасаа л насаараа ажил хийжтэй. Энэ бол ингээд бид нэр төгсөх ангийн сурагч учраас энэ 100 бол бидний амьдралын сүүлийн 100. Тэгэхээр чи ажил хийх гэж санаа зовоод ажил хийх гэж яарад хэрэггүй. Энэ 100-ыг чи зөвхөн зүгээр өөртөө зориул, зөвхөн өнөөдөртөө төвлөл өчигдгийг бити бод маргаашиг бити бод зөвхөн өнөөдөртөө төвлөрөө гэж хэлдэг байхгүй. Тэгсэн чинь бэй маань гинт нэрээ бас би өнгөрснөө бодлохгүйгээр одоо энийг энэ орчноо энийгээ ингээ бодоод үзэх үү гэж боддог. Тэгээд хэдэн өдөр нөгөө өөрийнхөө хойд эгчтэйгээ чим яриад, хойд эгчтэйгээ чим яриад, аавтайгаа чим яриад тэгэл нэг мэдсэн чинь ингээл нэг жоохон хэдэн 7 хоног өнгөрчихөж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө охин чинь ингээд бодоод утсан чинь амьдралдаа урт хожид байгаагүйгээрээ тайван амьдрал дотор юу ч бодохгүйгээр тайван унтдаг, өглөө сэрдэг. Энэ өмнө нь ээжтэйгээ байхдаа ямар амар төгшөртэй амьдрал байсан бэ гэхээр ээж нөгөө нэг одоо өдөр болгонд баг өөр залуучууд гэртээ авчирдаг гэсэн шүү дээ. Тэнгүүд нөгөө эмэгтэй хүүхд чинь тэр залуучуудаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй болно, нуух хэрэгтэй болно гэ. Тэгтэл нэг өдөр ингээд бэйн жишээ нь анхны үсэлтэд өгсөн ямар анхны үсэлтийнхэн дурсамж нь ямар дурсамж вэ гэхээр нэг өдөр ингээд өглөө босоод гэсэн чинь ээж нь харагдахгүй байсан чинь зүгээр өглөө босоод нөгөө нэг ээж нэрж хоноогүй юм байна да гэж бодоод нэг 2 ширхэг өндөг шараа зогсож байгаа байхгүй. Тэгсэн чинь гинт арталт нь хаалгадаг урсан чинь ээжийнх нь өрөөнөөс нэг залуу урт хожид хизээч харж байгаагүй шал танихгүй залуу гарч ирдэг. Тэгэл бэй айгаал нөгөө залуутай нь юу ч дуурахгүйгээр өндгөө шараал үйжсэн чинь нөгөө залуу нь хажууд нь ирсэн. Надад хүрэхээр өндөг байна уу гэж тэгсэн чинь бэй угс 2 ширхэг өндөг байгаа юм чинь надад тийм илүү өндөг байхгүй гэж хэлэл нөгөөдгөө газ шарчаал өөрөөхөө өрөөлөө гүйдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө залуу гарнаас нь барьж аваад цочинтойгоо ингэж харьцаж болдгийм үү гэл тэгснээ бэйг шууд ингэж хацрыг нь амар ингэж барьснаа үнсчдэг байхгүй. Тэг бэй маань дөнгөж 12 настай байсан. Тэгээд шал танихгүй залуу ингэж өөрийг нь үнсээд тэрнээс нэгээд бүр амар муухай тамхи мамх тэмд балиар нэвширсэн үнэр үнэртээд тэгсэн чинь нөгөө бэйг чинь үнсүүлж захтаа сандраад нөгөө тавхтаа өндгөөрөө толгоог нь ингэж цогтөг байхгүй. Тэгсэн чинь нөгөө залуу нь бэйг шууд алгадаад гараа яваад өгдөө. Тэгээд бэй бүр ингээд өөрөө ярьж байгаа нь хизээч ингээд одоо тэгээ бэй өөрөө ярьж байгаа нь ээжийн ингээд найз залуучуудад цохиулж байгаа нь алгадуулж байгаа нь ингээд анхных биш ээ. Гэтэ өмсүүлсэн нь ингээд анхных байлаа гэд. Тэгээд бэй маань нөгөө өндөг хагарсан тав хоёроо хогийн савнд хийчээд бэйжсэн чи ээж нь гарч ирсэн. Тэр өндөг хагарсан өндөг тэр юуг нь тавгийг нь харснаа юу сүртэй ингээд хахлаа хайчтیں۔ Хайр юм гэд. Тэгэхээр тэр ээжийнх нь хувьд бол бэй ямар нөхцөл байдал, бэйд ямар хэцүү байгаа ямар ч хамаагүй тэр өндөгөөс баг охиноод орд үзчихин гэсэн үг шүү дээ тий. Тэгээд бэй одоо ийм амьдралаар амьдрсан. Тэгээд бэй энийгээ яаж сандаг вэ гэхээр тэр хойд аавында болон хойд ээжиндээ очиод амьдарч байхдаа өндөг шараад идсэн чинь тэр өндөгний үнэрийг аваад тэгээ бэй бол тэр явдлаас хойш өөрийнхөө амьдралдаа дахиж өндөг идээгүү гэж байгаа байхгүй. Тэнгүүд тэр хойд ээжийнхаа гэрт нь очсон байж байхдаа өндөг идэх басан чинь өндөгний үнэрийг авахта энэ дурсамжаа сандгийн. Тэгэхээр нөгөө нэг дотоод хүүхэд маань зөндөөх шархалцсан тэр шархаа эдгэж чадаагүй бол тэр шархыг нь сануулах юмнаар гарч ирэх болгонд л тэр үед юу мэдэрчээсэн тэр зовлонг ингээл дахиад мэдэрдэг гэсэн. Тэгэхээр номон дээр бол ийм деталуудыг бас аягүй сайн гаргаж өгч илээ.
Тэгээ бэгийн нөгөө байгаа өрөө нь тэр гэр дотор нөгөө хамгийн гоё харагдцтай, далаа аюу гоё харагддаг тийм өрөөнд байгаа гэсэн шүү дээ. Тэгээд бэй ирснийхаа дараахан ирсэн өдрөө бахад нөгөө гараад далаа харсан чи далаа амар гоё харагдаал. Тэгээд далаа амар гоёыг харж байсаа гинт уйлал ундаг байхгүй ээжигээ бодоод ээжигээ нас барахт нь уйлчих амжаагүй хөвгчтэй тэгээд далаа харж байгаа гинт бүр ингээд амар уйлаа. Тэгээд нулимсаа барьж чадахгүй бараг 30-40 минут уйлаад байжсэн чинь уйлж явах явцад нүднийх нь буланд нэг юм харагддаг байхгүй. Тэгээ харсан чинь нөгөө нэг өөрийнх нь зургийн дараад исэн залуу байдیں۔ Тэр залуугийн Самсон гэдэг байхгүй юу? Бас гол дүрийн залуу. Тэгээд тэр залуу нөгөө охиныг хараад иждэг байхгүй. Тэнгүүд тэр нөгөө эмэгтэй чи бэй маань ичээд яагаад тэгэхээр тэр нэг залууд айгүй гой царайлаг залууд өөрийнхөө хоёр айгүй онцгой төрхийг харуулж байгаа байхгүй. Нэг нь тэр завин дээр зөвхөн хүмүүсийн тавьсан байгаа талхыг авч идэж байгаа тийм гуйлагчин төрх харуулсан. За дараа нь бол ингээд бүр ихэр татан үйлж байгаа тийм хоёр сонин төрхөө тэр залууд харуулж байгаа. Тэр Самсон гэдэг залуу нь болохоор өөрийнх нь нөгөө нэг хойд дагвар их чинь байгаа шүү дээ. Дагвар ихчийнх нь найз залуугийнх нь найз нь гэдэг. Тэгээд нөгөө их чинь найз залуутайгаа уулзах болгонд тэр Самсон гэдэг найз нь хамт ирдэг ингээд хамт явдаг. Тэгээд нөгөө их чинь хөөрхөн нөгөө нэг бэйд маань хайртай учраас найз залуутайгаа болцохдоо өөрөө бэйийг дагуулж явж яваалаа. Энтэй чамаг тэр Самсонтой чамаг танилцуулнаа. Самсон бит хоёрыг болцоход дандаа саад болж идэг. Шаврын алтайгаа чамтай танилцуулнаа. Тэгээд дөрвөлээ гоё болцноо гэл. Тэгэл дөрвөлээ ингээд уулзаж явж байгаа сүүлдээ Самсон бэй хоёр маань хоёр биендээ татагдаад идэг. Тэгээ хоёр биендээ татагдж байгаа шалтгаан тэр Самсон ч гэсэн өөрөө тийм одоо баян айлын хүүхэд хэрнээ нэг л тийм нэг гунигтай нүдтэй. Тэгээ бэй маань бас тийм гунигтай нүдтэй. Тэгээд энэ хоёр хоёлоо нэг их юм ярьдаггүй. Тэгээд ингээд хоёр биенд ингээ гунигтай хүмүүс хоёр биендээ татагддгийн юм шиг байна гэл. Тэгээд бэй нөгөө нэг камерынхаа мемориг авсан гэсэн шүү дээ. Тэгээд нэг өдөр тэр мемори зургийг нь үздэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө Самсон амар гой зураг дардаг, далаа малаа нар жаргаж байгаа, нар мандж байгаа гэх мэтчлэнгээ маш гоё одоо байгалийн зургнуудыг авдаг. Гэхдээ тэр зургнууд нь бүр тасархаа гоё хэрнээ нэг нийтлэг зүйл байгаа нь дандаа гунигтай байдаг. Тэгснээ нөгөө охин боддог байхгүй юу? Энэ Самсон ингээд дандаа юм гунигтай зүйл татагддсан байх та, гунигтай зүйл татагддаг учраас надад бас татагдсан байх та гэж бодож модоолоос айгүй хөөрхөн. Тэгээд ингээ хоёр гунигтай хүмүүсээс ингээ бие биендээ татагцаар хагаад энэ хоёр ингээ хайр сэтгэлийн холбоотой болдог байхгүй юу? Гэхдээ хайр сэтгэлийн холбоотой болохдоо нөгөө охин маань ерөөсөө одоо өөрийгөө нээж чаддаггүй байхгүй юу? Одоо ээж маань ингээд хар тамхины донтогч байсан. Би одоо миний анхны үнсэлт гэхэд тийм муухай дурсамжтай. Миний анх уулцсан залуу гэхэд надад $20 өгчээсэн гэл. Тэр ингээд тийм хатуу хөтөө дурсамжаа ерөөсө хүмүүст дэлгэж чаддаггүй. Тэгсэн хэрнээ хамгийн сонирхолтой нөгөө хайртай залуутайгаа Самсонтой байхдаа нэг нэгээр нь өөрхөн нууцуудыг дэлгэж эхэлдэг. Тэгээ нууцаа дэлгэсэн шалтгаан нь тэр залуугийн талаар өөрөө аюугаа олж мэдмээр байдаг хгүй. Тэгтэл энэ залуу нь аюу нууцлагдмал өөрийнх нь талаар юу ч ярьдаггүй. Өөрийнх нь талаар нэг хоёр юм ярьдаг. Нэг өнгөцхөн юмнуудыг ярьдаг болохоос чи өөрийнх нь талаар нууцыг ярьдаг. Тэгвэл нөгөө охин ч бодохдоо би өөрийнхөө нууцыг элен далангуу нээвэл энэ ч гэсэн надад элен далангуу нууцаа нээж магадгүй шүү дээ гэх. Өөрөө зөв сэтгэлээ тэр залууд нээгээл баг багаар өөрийнхөө ингээл нууцуудыг хэлээл тэгэл нууцуудыг хэлэх болгонд нөгөө залуу нь энэ бол чиний буруу биш гэл тий. Жишээ нь одоо 15 настайгаас ахуулаад нэг залуутай ингээд би уулзж байгаа. Гэтэ дандаа ингээд мөнгөний төлөө байсан гэж хэлэнгүүт энэ бол чиний буруу ш. Тэр залуугийн буруу. Тэр залуу бол ингээд өстой хизэж болгосон ирчүүд ингээд хүнээс өөр илүү зүйл хүсдэггүй юм. Тэднэр зүгээр л туслахыг хүсдэг гэл ингээл ерөөсөө энэ амьдрал бол чиний буруугаас болоогүй юм байна гэдгийг нөгөө охин нэгэл баг багаар ойлгуулж өгвөл тэгэж ойлгуулах тусам нөгөө охин чинь ингээл өөрийнхөө баг багаар ингээл шархнуудаа дэлгээл тэгснээс сүултээ нөгөө охин чинь өөрийнхөө тэр дагвар ихчтэй ч гэсэн дагвар ихчин ч гэсэн өөрийг нь болцолгүйгээр хайрлаж байгаа учраас тэр ихчтэй ч гэсэн өөрийнхөө зовлон ингээл баг багаар нээгээл за сүултээ бүр нөгөө хойд ээжтэйгээ хүртэл ингээл ярилцдаг болж малол тэгэл аавтайгаа ч гэсэн баг багаар ингээл уучраа олол ингээл хүмүүс өөрийг ингээл хүрээлэл өөрийг ингээл болцолгүйгээр хайрлах тусам ингээл баг багаар зүрх сэтгэлээ нээдэг баг багаар зүрх сэтгэлээ нээх тусам ингээл нөгөө охинд чинь эдгэрэл явагдаж байгаа байхгүй эдгэрэх явцдаа бодож байгаа байхгүй би хэрвээ ээжтэй биш аавтай амьдэрсэн бол би ямар хүн болох байсан болоо. Хэрвээ би өнгөрсөн амьдралдаа энэ их зовлонг тулаагүй миний туулсан зүйлсийн зовлон жаргал нь хэрвээ тэнцүүхэн байсан бол би өнөөдрөөс өөр хүн байх байсан болов гэл тэгснээ эдгэрэх явцдаа бүр сүултээ уул нь ээжигээ нас барахад ч гэсэн одоо уйлаагүй хүн штэ тий тэгэхэд бүр тэгээ бичсэн байсан. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхаа төлөө урт наслах нь хүүхдийнхаа төлөө хийж өгч байгаа маш сайн зүйл байдаг. Гэтэ зарим эхчүүд зүгээр үхээд өгөх нь хүүхдийнхаа төлөө хийж өгч байгаа сайн зүйл байдаг. Миний хувьд бол ээжигээ бүр ээж гэхгүй жаныг гэсэн зав. Тэгээ миний хувьд бол жаныг ингээд
үхэж өхөн миний төлөөс хийж байгаа сайн зүйл байсан юм а гэд бичсэн. Тэгэхээр ээжтэй бүр тэгэж их ингээд одоо ээжээсээ тийм шарх авсан гэсэн үг шүү дээ. Тэгтэл өөрөө эдгэрэх явцдаа бүр хэрвээ Жанин буюу тэр ээж маань хар тамхинд хэрвээ донтоогүй байсан бол өөр хүн байх байсан болов. Тэр хар тамхи донтоогүй байсан бол бит хоёрын харилцаа арай өөр байх байсан билүү гэл ингээд баг багаар уучлал нь явагдаж эхэлдэг. Тэгээд нөгөө Самсон гэдэг залуу айгүй нууцлаг тийм айгүй баян айлын хүүхэд тэрний нэг тийм гонхтой нүдтэй нууцлагтмал залуу байгаа даа шүү дээ. Тэгээд Самсоноос ингээд өөрийнх нь амьдралын талаар асуухаар ерөөсө хэлэхгүй байхгүй. Тэгээд хэлэхгүй байгаа шалтгаан нь болохоор би чамд худлаа ярмааргүй байна. Бити надаас асуу хэрвээ асуух юм бол би чамд худлаа ярьчих гад юм. Гэтэ би чамд худлаа ярмааргүй ингээд амьдралаа хэлэхгүй байхгүй. Тэгээд яагаад вэ хэлчихэлтэй гэж тэгсэн чинь хэрвээ би чамд өөрийнхөө амьдралыг хэлэх юм бол чи надад дургу болчих байхаа. Тэгээд ингээд зуны амралтаар ирсэн байгаа юм чинь одоо 8 сар гараад хэдүүлээ ингээд хоёр тишээ бүгдээрээ өөр өөрсдөө сургууль руу явах юм чинь би чамд явахынхаа өмнөх өдөр хэлье. Тэрнээс өмнө хэрвээ хэлчих юм бол чи надад дургу болчихно. Би чамайг алдмааргүй, харилцаагаа сүрүүлмээргүй. Харин 8 сар болоход хоёул угаасаа л хоёр тишээ болох юм чинь хоёр тишээ болохох өдрийнхөө өмнөх өдөр нь би чамд өөрийнхөө бүх үнийг хэлнэ гэд хойшлуулцдаг байхгүй. Тэгээд нөгөө охин нь би өөрөө ийм амар өнгөрсөн амьдралтай байхад миний өнгөрсөн амьдралыг сонссон хэрнээ энэ надад дургу болоогүй. Тэгтээ өөрөө надад өнгөрсөн амьдралаа хэлвэл намайг дургу болно гэж бодоод байхыг бодоход тийм амар том өнгөрсөн амьдралтай юм байх таа гэж бодож модол. Гэтэ нөгөө охин бол өөрөө өөрх нь өнгөрсөн амьдрал нь маш хар бараан ч гэсэн өөрх нь буруугаас болоогүй өөрөө ямар ч хүсээгүй жиж тийм амьдралд унтсан учраас нөгөө охин бол энэ одоо Самсон маань ямар ч өнгөрсөн амьдралтай байсан гэсэн би хүлээж авч чадна штэ явуулна гэл. Тэгтээ одоо түүний хүчтэй яах вэ гэд 8 сар болтол хүлээхээр шийдтiin. Гэтэ 8 сар болж амжаагүй байхад нөгөө хоёр маань ингээл нөгөө охин бол нэлээд хөрхөн идгэрсэн заяа. Тэгээд тэр хоёр нэг өдөр хамт хондог байхгүй. Тэгээд хамт хонсон чинь гинт нөгөө хамт хоноод унтчихсэн чинь гинт нэг чимээ гараад сэрсэн чинь цагтаа нөгөө залууг нь ирээд гавалцсан байдیں۔ Тэгээд нөгөө залууг нь аваа авчдаг. Тэгээдсэн чинь нөгөө охин чинь уулын хинээс тусламж хүсдэггүй одоо сэтгэл зүрх тэр сэтгэл хөдлөө уулын дотгошоо нуудаг охин хэрнээд аавыг дуудаараа нөгөө залуугийнхаа гэрт нь хонж байгаа. Тэгээд өөрхөн гэр нь бол хажууд нь хөшин штэ тий. Тэгээд аавыг миний аавыг дуудаад үг мөг гээл тэгэл ингээд амар идгэрцний шинж ахгүй бусдаас тусламж хүсэж чадчихна гэдэг чинь тий. Энэ мэтчлэнгээр ингээд би мэдээж бүх зүйлийг нь ярьж чадахгүй. Энэ мэтчлэнгээр энэ ном дээр бол ингээд энэ хүүхэд сэтгэл зүйн шарахтай байхдаа ямар одоо ааш араншин гаргадаг байснаа эдгэрх явцдаа юу гарч ирж байна гэдгүүдийн бүр маш гоё детальчны харуулж өгсөн байлээ. Тэгээд аавын маань дуудаа гэл. Тэгэл аавтайгаа ирээд нөгөө цагдааныгийн машиныг дагаал явдаг хгүй. Тэгээд нөгөө цагтаатай нуулзаал энэ яац юм бэ юу болцсон юм бэ гэл тэгсэн чинь нөгөө Самсон гэдэг залуу нь юу ээдээ. Өөрөө шоронд суудаг. Тэгээд тэнсэнгээр гараад ирсэн. Тэнсэнгээр гарч ирсэн байхдаа тэр далаа дээр очсон. Тэгээд далаа дээр очиж тэр баян айлын байшинд болоо зүгээр хулгаагаар амьдэрдэг байсан байж таардгийн. Тэгээд нөгөө охин чинь цагдаа юу гэж хэлж исэн. Самсонто би өөртөө нуулзах хэрэгтэй, өөрөөсөө сонсох хэрэгтэй. Хүн угаасаа хүсээд буруу зүйл хийдэггүй маа гэд өөрөө нөгөө хэцүү амьдралыг туулж үлдсэн учраас тэгээд нөгөө охин чинь Самсонтойгоо уулзаад бүх хүнийг Самсоноос сонсдог байхгүй. Тэгсэн чинь Самсон нь бол аль 5 настай ахт нь ээж нь асуу орчихсон. Аав нь ээж нь асуурснаас хойш бол аав нь баг ингээ жоохон сэтгэл зүйн асуудалтай болчихсон. Тэр далаа дээр нь болохоор яг энэ Самсон өөр өссөн хүүхдээ тэгэхгүй. Тэгээд аав нь нөгөө жоохон сэтгэл зүйн асуудалтай болоод далаад гарахаараа тайвширдаг. Тэр хуурай газар гарахаараа болохоор нөгөө нэг ээжийг нь санаад ингээ айгүй хэцүү сэтгэл зүйн хэцүү байдалтай байдаг болсон учраас Самсоныг 5 настай ахт нь ээж нь асуурснаас хойш аав нь бол баг ингээ далаа дээр амьдэрсэн. Тэгээд нэг удаа ингээ тэр далаа дээр хар шуурга болсон чинь аав нь нөгөө завиа алдчих юм бол амь залгуулах бүх юм алдчихлаа гэсэн үг шүү дээ. Тийм учраас Самсоныг тэр нөгөө нэг аюулгүй газар орхиод өөрөө хар салхины дунд завиа авах гээд яваад буцаж ирээг байхгүй. Тэгээд Самсон маань одоо тийм баг байхаас ахуулаад өнчрөнгүүтэй ингээл найз зөхтдөгөө нийлээ жоохон хулгай хийгээл тэгэж амьдарч агаад шоронд орчоод тэгээд шоронд орсныхоо дараа тэнсэнгээр гарч ирснийхаа дараа болохоор нөгөө өөрхөн төрсөн нутаг тэр далаа руугаа очоод аавынхаа зохицыг олж олно оршуулах зорилготойгоор тэр далаа руу очт юм билээ. Тэгээд тэр далаа дээр очсон байхдаа нөгөө манай гол дүрийн охин Бэйтэй танилцаад тэгээд Бэйд дурлаад Бэй тэгээд 8 сард явна гинхүүд Бэйд дурлцсан учраас жоохон ч гэсэн түнтэй 8 сард явах хүртэл хамт байдаа гэж бодоод тэгээд тэнчэнэ байдгийн далаа дээрээ. Тэгсэн чинь нөгөө нэг тэнсэнгийн хугацаанд авуулна байцаагч байцаагчтайгаа байнга уулзах ёстой байсан чинь манай хүн нөгөө гой охинд дурлцсан учраас тэр байцаагчтайгаа уулзч молцохгүй байжгаад тэд байжгаад тэгээд баригдаад цагдаараа очсон гэд өмнөө хэлдэг. Тэгсэн чинь нөгөө Бэй маань бол нөгөө залуугаа шууд ингээд уучилдаг. Яагаад тэгэхээр тэр үнэхээр өөрөө одоо аав ээж хоёрын тийм багт нь ингээл нас орж марцсан учраас тэр ингээд хоол олж идэхийн тулд ингэжсэн гэдгийг бол Бэй бол ойлгоод тэрийг бол уучилдаг. Гэхдээ нөгөө залуу нь бол би ингээд шоронд орчих учраас чи ингээд надаас олж битээ ирээд үгээ үрээ би чамтайгаа ингээд уулзахгүй хойл ингээд холбоогоо таслая гэд
нөгөө залуу шууд холбоогоо тасалчдаг. Тэгээд уцаар ирсэн ч бэйтэй ярьдаггүй. За тэгээд нөгөө эргэлтээр шоронд нь эргэлтээр ирсэн ч гэсэн ерөөсөө уулздаггүй. Ингээд залуу шууд ингээд холбоогоо таслаад залуу 4 жилийн ял авдаг. За тэгсэн чинь нөгөө залууг яаж гаргаж авах вэ гэл нөгөө охин чинь аавыгаа туслаач гээл хойд ээжигээ туслаач гээл хойд эгчигээ бас ингээд туслаач гээл тэднээс тусламж болсон ч гэсэн хинж туслахыг хүсдэггүй. Яагаад тэгэхээр тэдний хувьд бол өөрсдөө тийм аимшигтай бэй болон Самсон шиг тийм хэцүү байдалд орж үзэж байгаагүй учраас тэр хүмүүс бол тэр хэрэг буруу зүйл хийсэн бол одоо ингээд юу яах хэрэгтэй? Буруу зүйл хийсэн бол буруу зүйл хийснийхаа ялыг эдлэх хэрэгтэй. Харин ч бүр тийм одоо тэнсэн мэсэнгээр гарчсан байж чамааг хуураад чамтай уулзсанд бол би ингээ амар ууртай байна гэл аав нь тэгэл хойд ихч мэгчин гэсэн хэрвээ тэр ингээ хулгай молгай хийсэн бол угаасаа хэрэгээ үүрэх ёстой штэ гэл тэгдэг. Харин одоо бэйийн хувьд бол хүн үнэхээр хүсээд тийм зүйл хийдэггүй, аргагүй байдалд ороод тийм зүйл хийдэг гэдгийг бэй өөрийнхөө амьдралаар мэддэг учраас та нар ойлгохгүй ингээл тэмцдэг. Тэмцээд бүр одоо би сургуульдаа ч явахгүй энд ажил хийгээл бараг ингээл түүнийг шоронгоос гаргаж авахын төлөө би бүхнийг хийнэ гэж тэгдэг. Гэхдээ нөгөө залуутайгаа холбоо барихыг хүссэн ч гэсэн залуу нь өөрийг нь хүлээж авахгүй байсан учраас тэгээ бэй маань ингээ бараг сэтгэл зүйн хямралд ороод гэхдээ одоо сэтгэл зүйн хямралд орсон байсан ч гэсэн аав нь ч гэсэн ингээл өөрийг нь аргадаал тэгээд ер нь буцаад ингээд жоохон хэвэндээ ороод тэгээд сургуульдаа явдаг. Тэгээд сургуульдаа явсан ч гэсэн охин бол нөгөө залууга мартаж чадахгүй, залууга бодсоор байдаг. Гэхдээ ингээд бодоод үзэх юм бол нөгөө залуу нь бол айгүй ингээд юу жоох ингээд хилмигдэлтээрч гэдэг юм уу ингээд аюу хэцүү байлд орсон байгаа шүү дээ тий. Яг ингээд өөр хүмүүсийн байшин ингээд хулгаагаар амьдэрдэг ч гэсэн залууд нөгөө ганцхан ширхэг нэг өөр өвчтэй цөнхтэй л байсан. Тэгээ бэй тэр цөнхийг авсан. Тэгсэн чинь тэр цөнхөн дотоос нэг тэмдэглэлийн дотор болдог байхгүй. Тэгсэн тэр тэмдэглэлийн дотор дэм бүр ингээд он сартаага тэдний тэдэн өдөр хоног тийм хэмжээний одоо баг $15 хоол идэг юм хүү те. Энэ $15 хоолныхоо хөлс нь одоо нэг цонхныг заслаа ч юм уу, балконыг заслаа ч юм уу, тийм юмыг заслаа гэд энэ тэмдэглэл хөтөлсөн байдаг. Тэгэхээр айлт хонхол юм бол хонсон хулгаагаар хонжоогоо ч гэсэн өөрийнхөө чадхаар өөрт мөнгө байхгүй ч гэсэн чадхаар төлбөрөө төлдөг буюу тэр айлд нэвдэрсэн юмнуудыг нь засаад гараа авчдаг гэсэн юм билээ. Тэгээд нөгөө охин чинь нөгөөдгийг нь уншаад харалтаа ингээд энэ бол ингээд гинт хэрэг хий гэж хийгээгүй аргагүй байдалд ороод ингээд хийсэн байна. Тэр чадхаараа л төлбөрийн төлсөн байна гэл тэгдэг. Тэгэнгүүтээ нөгөө охин чинь манай энэ хуулийн тогтолцоо ямар муухай юм бэ? Хүн аргагүй байдалд ороод ийм хийсэн байх чинь энийг нь ерөөсөй ойлгохгүй байна гэд нөгөө охин чинь хуульч болохоор шийддэг. Тэгээ угаасаа нөгөө хуулийн сургууль тэмцсэн шүү дээ тий. Тэгээ мэрэгчлээ сонгоогүй байсан. Тэгээд хуульчаараа сурахаар болоод. Тэгээ хуульчаараа 4 жил сурдаг. Тэгэхдээ 4 жилийн хугацаанд бол нөгөө охин чинь аавтайгаа сайхан харилцаатай болсон. Хойд ээжтэйгээ бас сайхан харилцаатай. За хойд эгчтэйгээ бол бүр өдөр болгон мессежээр харилцдаг. Өдөр болгон мессежээр харилцаж юу болж байгаагаа ярьж байгаа ч гэсэн тэр хойд эгчигээ сандаг бүр тийм гоё харилцаатай болчихсон. Тэгээд өөрөө болол идэгч гэсэн. Тэгээд дотор байрандаа нэг охинтой хамт амьдардаг. Тэгээ нөгөө охин гарч зугаал л да, мугаал л да. Гоё залуучуудтай болцож үзье гэл тэмхүүд нь тэднэртэй хамт гарч мараал. Тэгэл уул нь манай бэйийн хувьд бол одоо эрэгтэй хүмүүс авсан шарах маш их учраас танихгүй залуу малуутай уулзна гэдэг бол айгүй асуудал ахгүй. Тэгтэл эдгэрчгсэн учраас нөгөө дотор байрныхаа хүүхдтэй хамт гараал өөр залуучуудтай болцож үзэж мүзэл айгүй гоё нээлттэй ханддаг юм болчихсон эдгэрчгсэн төрх нь харагддаг. За гэхдээ манай гол дүрийн бэй бол 4 жилийн турш нөгөө залууга хүлээсээр байдаг. За тэгээд нэг юм 2019 он болоод нөгөө залуу нь шоронгоос гарах өдөр болдог. Тэгээд бэй машинатай өөрийнхөө машинтайгаар машин шинтэй болсон. Манай бэй чинь тэгээд машинтай нөгөө шоронгийнх нь гадаа хүлээж идэг байхгүй. Тэгээд хүлээж авах хугацаанд бодож байгаа. Хэрвээ тэр намайг мартцсан байвал яана. Зүгээр л би тэрний нэг зуныхан зугааны охин байж тараад намайг тоор тас бартцсан бол яана гэл. Тэгтээ амар хөөрхөн бэй бодож байгаа. Намайг мартцсан байвал надад маш их гонигтай. Гэхдээ хэрвээ мартаагүй бол яах юм бэ? Хэрвээ тэр намайг мартаагүй байвал тэр шоронгоос гарч ирэхэд хинч түүнийг тосч авахгүйг нь хараад тэнд бүр гонигтай байж тээ. Тийм гонигийг түүнд өгсөний оронд тэр намайг мартсан байсан ч яг уу ямар ч би түүнийг хүлээж байх хэрэгтэй гэл гадна хүлээгээл ээждэг байхгүй. Гэхдээ бэй бүр зөв сэтгэлээрээ үнэхээр идэгцэн байгаа нь яаж харагддаг вэ гэхээр тэр гарч ирээд намайг одоо ингээд сануул би үнэхээр их баярлна. Гэхдээ санахгүй байвал миний зүрх сэтгэл өвдөхүүгээл өвдөн. Гэхдээ өөр юу ч өөрчлөгдөхгүй. Өөр идэгцэн тэр залуу анх болвол тэр залуу өөрийг нь хайрлахад би хайрлагдах хэрэгтэй юм байна гэж өөрөө тэгж өөрийгөө хүлээн зөвшөөржсэн бол одоо нэгэнт өөрийгөө хүлээн зөвшөөрөөд өөрийгөө хайрладаг болчихсон учраас тэр залуу өөрийг нь хайрлал гайхалтай гэхдээ хайрлахгүй байсан ч гэсэн юу ч өөрчлөгдөхгүй гэдэг бүр тийм гоё эрүүл сэтгэл зүйтэй болсон хүлээж идэг. За тэгээд нөгөө Самсон нь шоронгоос гарч ирээд тэр хоёр маань тэрвэрлдээд нөгөө Самсон ч гэсэн өдөр болгон тэр түүнийг сандаг байсан боддог байсан гэдгээ хэлээд угаасаа тэр хоёр чинь ингээд хоёр биений хоёулаа сэтгэлийн шарахтай юм хоёр биенийг ямарч болцолгүйгээр хайрласан учраас 4 жилийн турш хоёр талд хоёр биенийг хүлээсэн байж таардаг. За тэгээд нөгөө хоёр чинь буцаад нөгөө далайлгаа яваад тэр далаа дээр очиод далаагаа хараад
Тэгээд ном маань төгсдөг. Ерөнхийдөө тэр хоёр ингээд амар сайхандаа жаргадаг гэсэн үг шүү дээ, тий. Тэгэнгүүт хамгийн гоё яг төгсгөлийн хэсэг нь тэр хоёр ингээд далаа хараад сууж байхад нөгөө залуу хэлдэг байхгүй юу? Залуу эхлээд одоо манай бэйийн уруул дээр нь дараа нь мөрийг нь удаан гихчин үнсвэ. Тэгэж үнснийхаа дараа би чамд хайртай гэж хэллээ. Тэгэнгүүт бэйийн төгсгөлийн үг, номын төгсгөлийн 3 үг ингэж тусдаг. Мөрөнд минь уруулаа наасан хэвээрээ шивнсэн дээрх 3 үг, би чамд хайртай гэсэн дээрх 3 үг зүрхний минь ясыг бүрэн эдгэх шиг боллоо. Би ч гэсэн чамд хайртай симсон гэд толгойн дэрлэн далаа ширтв. Ингээд төгсөв гэх ном маань дуустдаг. Тэгэхээр би чамд хайртай гэсэн энэ 3 үг зүрхний минь ясыг бүрэн эдгэх шиг боллоо буюу ингээд хайр сэтгэлтэйгээ уулзраад ингээд ер нь бол ясан зүрх нь гоё идэгрээд буцаад махан зүрх болж штэ тий. Тэгэхээр үүгээрээ бол номын зохиолч бид нэр ингээд энэ ясан зүрх маань хин нэгэн гомцноос болоод хин нэгэн хүн бидний зүрх сэтгэлийг шархлуулснаас болоод энэ ясан зүрх ингэж бий болж өөрсдөө бид нэр тэр ингээд өөрөө өөртөө хамгаалт үүсгээд ингэж хүмүүстэй харилцаагаа тасалдаг ч гэсэн энэ ясан зүрхийг минь бас хин нэгэн гоё хүн эмчилж өгдөг шүү. Тэгээд бас бүрэн эдгэгдэх боломжтой шүү. Дотоод хүүхдээ эмчилэхгүй бол түрүү нэг өндөг хараал нөгөө бэй маань уурлаал байсан. Бас хин нэгэн мөнгө гарт нь хатгуулсан чинь бас л ингээл уурлаал байсан гэх мэтчлэнгээр ингээд дотоод хүүхдээ эдгэхгүй бол эн чинь ингээд амьдралын явцад энэ тэмдгийн адилхан зүйл гарч ирэхэд нөхцөл байдлын давтагдах үед ингээл буцаал шархлаад буцаал ингээл өөрөө нуугдаал новчондоо ороод ийм амьдралыг тулдаг учраас энэ дотоод хүүхдээ олоод өөрөө эдгэх ёстой шүү. Энэ бол бүрэн эдгэх боломжтой. Гэтэ эдгэхийн тулд бид нэр зүрх сэтгэлээ нээх ёстой шүү гэдгийг харуулдаг. Тэгээ төгсгөлд нь бол зүрх сэтгэлээ нэгээд бэй маань эдгэрснээр ингэж ном маань дуустдаг байгаа. За өнөөдрийн бичлэг дээр бол ясан зүрх гэсэн New York Times-ийн бестселлер гайхалтай романыг танилцууллаа. Энэ номон дээр бол түрүүний хэлсэнчлэн зүрх сэтгэлийн маш их шарх авсан эмэгтэй хүүхэд дотоод хүүхдээ эдгийгээд явж байгаа түүхийг харуулдаг гайхалтай ном байлаа.